SNS のがすごく流行っていて、みんな画面越しにいろんなものを見てるけど、やっぱりこう現地に来て肌でこの文化とか伝統を感じることがすごい大事だなって改めて思いました。Монголд яг наадам үзэж байгаа нь анх удаа үзэж байгаа. Тэгээд үнэхээр богино цагт Монголын түүхийг, Монголын сайхан гоё бүжгийг, Монгол морийг, морины үзүүлбэрүүдийг үзэхэд үнэхээр халамжтай сайхан байсан. Бага хугацаанд маш олон зүйлийг мэдэж авч одоо яг Монгол түүхтэй ингээд ойрхон байж үзлээ. За тэгээд ерөнхийдөө сүүлийн үед одоо сошиал медиа маш хөгжөөд сошиалаар юу ч үзэж болж байгаа гэсэндээ Монгол наадмыг ийм ойрхоноос уцаар биш ийм ойрхоноос ингээд ирээд үзсэндээ маш их баяртай байна. Маш сайхан байна. Гоё наадмыгはい、僕は15日までモンゴルに滞在するんですけど、今回フィジカルアジアで一緒になったオルホン・バヤル選手のモンゴル相撲をこう肌で直接見ることができて、まず刺激的でしたし、また明日以降でます競馬を見る予定なんですけど、日本にもこう競馬っていう文化があるんで、そこはなんだろうな、日本とモンゴルでどのような違いがあるのかっていうのも楽しみですし、まずはこう一番近くの予定ですと、僕は今お腹が減ってるんで、モンゴル料理をたくさん食べたいなと思っています。Би болохоор 15-ны хүртэл Монголд ирэхээр төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд 15 хүртэл ерөөхдөө сая физикал шоунд танд оролцсон Орхон баяр тамирчныг ийм ойроос баярлахын харах үнэхээр сайхан байлаа гэдэг чинь. За тэгээд ерөнхийдөө маргаашнаас Монголд маш олон зүйлсүүд хийх байгаа. Ерөнхийдөө морины талбай руу очиж морины уралдаан үзэх байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар би жоохон үзсэн байна. Тэгээд Монгол хол ихээр айгуу тийм сэтгэл догтлуулж байна. Монгол хол маш хідмээр байна гэж хэлж байна. 飲みました。5月に来た時に初めて飲んだんですけど、すごいパンチのあるグッとなんていうんですかね、体を巡るようなエネルギーを感じました。モンゴルのホーシュルについて感想を教えていただけますか。ホーシュル揚げ餃子。ホーシュルもうあれすっごい美味しいですね。日本にも似た料理があるんですけど、でもやっぱりこうなんだろうな、モンゴルのそのホーシュルはやみつきになって、そういうこと初めて5月に食べたんですけど、先週もまた別のイベントで来たんですけど、もうその時も食べたし、今回も食べたいなって思ってます。とにかく美味しいです。Би өмнө нь 5 сард Монголд ирсэн. Тэр үедээ хуушур идэж ариг ууж утсан. Тэгээ хуушур бол үнэхээр амттай байсан. Японд ч гэсэн хуушуртай төстэй хоол бас байдаг. Тэгээд丸い大きいやつを食べてみたいです。Одоо ерөнхийдөө яг өмнө нь ирэхдээ Монголын нөгөө гэрийн хуушурыг идчихсэн. Тэгээ одоо яг наадмын том бүрийнхээ хуушурыг идэж үзмээр байгаа. Тэгээд амтан ч гэсэн үнэхээр их таалагдсан. Тэгээд айраг ч гэсэн анх удаа ууж үзээд гинт ингээд одоо ерөнхийдөө маш энерги өгдөг, аюу сайхан байсан. Тэгээд одоо ч гэсэн иднэ, ороод иднэ гэж баярлалаа. 사한 나다레